Монголд ирээд миний ойлгосон 3 зүйл гэвэл нэгт айгүй Монгол залуус бие биендээ амар атаархтай юм байна гэж ойлгосон. Японд бол би маш олон орны залуустай найз нөхөлж явсан. Пакистан, Вьетнам, Хятад ямар ч атаархал тийм юм байдгүй. Айгүй гоё ингээ хайпаан, үйлчлдэг. Энийг ингэж гүрж мөрдөггүй тийм зантай. Монгол ирээд ингээд харахад хийж байгаа зүйлээ шилдэггүй тий. Намайг ингээ юу вэ? Сонсохоо юу вэ? Юу игээд ингэж асуучаад би асуунгууд тагуулждаг. Жишээ нь энийг дэмждэг үү? Одоо нэг зураг оруулсан байх, зурган дээр лайк дардаггүй, бичлэг оруулсан лайк дардаггүй, коммент үлдээдэггүй. Айгу тийм гэдгийг анзаарсан. За нэгт бол атаархагч. Хоёрт амар токсик, амар хэл амтай гэх юм уу те. Би нэг амар хараадаг, амар хаал иртэй жоох ингэ соёлгүй гэх юм одоо. Гурав дахь юм бол ямар ч ингэ үсч хөгжих хүсэлгүй те. Үсч хөгжиж байгаа нэг ингэж одоо бүр буушлахыг хичээдэг те. Бүр унгаах гэж оролдог гэх юм уу. Фэйсбүүк шеэрлэж групп чат руугаа тэр одоо юм хийсэн юм явуулж муулдаг гэх юм уу те. Яагаад тэр хөгжиж байгаа хүмүүстэйгээ нийлээд хөгжиж гоё амьдрий, одоо байгаа амьдралаа өөрчлөе те тэгж бодоод байгаа юм бол сайхан амьдрий, юм үзэж нүд тайлээ, дэлхийгээр аялье, гадаад олон залуучууд чиг гоё машин унаад гоё улсуудаар далаа эргээр яваад гоё амьдрий гэж бодоод байгаа юм бол зүгээр л ингээд тавтахад шоудаад хагсайнд шаартаад тэгээ бүтэнсэнд бас дахиж ингээд хийцгүүлж унтаад тэгэд нэртэгтэй ажилдаа явах. Энэ амьдрал тийм гоё юм уу? Би бол татад нэг гараад байдаггүй. Гардаггүй. Би бол арх уудаггүй. Веб бас би татдаггүй, тамхи татдаггүй. Анх бол 10 жилдээ хальт тамхи сонирхож үзсэн, татж үзсэн. Амьдралд ихтэй хэрэггүй зүйл олон. Тэр олон зүйлээс таталцгаал хэрэгтэй. Тэгээд subscribe дараагийн дараарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.